7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радион 3 дугаар студиэс үдийн хачир нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 12 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 10-ны даваа гарагийн үдийн хачир нэвтрүүлэг өрчийтлээ мишээ их сураатагаар хөгжилтөө түүхүүдээр хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Мөгийн гэрлээ за найруулагчаар ган болтын ангараг нар найрлаж байна. За өдрийн дүргээ. За өдрийн мэнд. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Чи сайхан амарв уу? Юу хийж амрав? Эхнэр мэхнэрээ яаж баярлуулав? Эхнэртээ мах авч өгсөн. За ямар ч байсан өөрөө бол нэг хомхоо нэмчээд ирсэн юм уу да? Ингэлтэл ядартлал баярлууллаа шүү дээ. За би ч 2 өдөр Чингисээр өдөр өнжиж жоод ирлээ те. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар аз жаргалаа хуваалцыг сураатагаар Жирүр Бэкери за мөн уяны үр дүнтэй бэлтгэл Энбелтамт хөдөлгөөний эрхчлөлөө мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах сураатагаар Энбел глюкозамин хондроитын сульфат хамтран ажиллаж байгаа баярлалаа. За ингээд даваа гарагт үдийн хачир нэвтрүүлэг сонсогчдоос ирүүлсэн хөгжилтэй түүхийг уншиж хүргэдэг. Харин лав гарагт нь буюу 3 дахь өдөр болохоор хүмүүс шууд эфирлөө холбогдоод хөгжилтэй түүхээ ярьж хөгжилтөд хүргэдэг. Тэгэхээр даваа гарагт бол бид үдийн хачир гэдэг группээр бичигдсэн түүхүүдээ уншиж өгнө. За бандуусаар байгаад манай групп яг 344,300 үнэтэй болсон байсан чинь 100 хүн нэмэгдэж орж ирсэн байлээ. Тэгээ 344,400 гишүүнтэй байгаа үдийн хачир нэвтрүүлэг групп руугаа та өөр тохиолдсон хөгжилтөө түүхүүдээ болон миний түүхээ бичих боломжтой байгаа шүү. Тэгээд ийм олон хүн бандсны харин ашгүй юу яасан? Спам руу өнөөдөр гэхэд нэг 6 юу орж ирсэн байлээ. Лайв орж ирсэн байлээ. За. Нөгөө нэг байнга янз бүрийн юм шеэрлээд байдаг нөхдүүдийн нэг хориглоод байсан ч харьцангуй багасч юм тий. Харьцангуйгаар барах уу багассан. Үгүй ээ одоо маргааш дахиад ороод ирнэ. Тэр шеэрлдэг хүмүүс чи Мартин 8 тэмдэглээ. Завгүй байсан юм аа гэж. Баярлалаа завгүй байсан. Маргааш дахиад ороод ирнэ. За эхлэх үү. За эхлэе. За нэрэн нууцлан сонсогч Азийн бууз азгүйтэл авчирсан гинэ. За энэ жилийн цагаан сараар хамаатны нэг эгч маань айлд ороод бууз идтэл тэр нь дотроо Азийн бууцтай байгаад шүд буудаа. Маргааш нь манахаар ирээд л бууз иддэг баатар болов. Гэвч дахиад Азийн хэмээх нэртэй азгүйтэл дагуулсан бууцанд дахин нэг шүдээ өгчөө. Ингээд энэ жилийн ихэнд бараг бүх барцад маань гарсан байхаа гэд л энийжүү үнэн цоглог өгчөө. Айл хэсэж шүднийхээ мөнгийг олон л гэж явна лээ гинэ. Гэтэ ингэж амар тийм чанга хацд юм баг та. Харин тийм. Чи ингээд бууцын хүмүүс ингээ халуун бууц юм чи те харьцангуй зөөлөнд хацдаг байвал тэгээд мэдэрчмээр. Зарим хүмүүс нэрээ ингээд юу яж тэгэл та. Ёо гэдэг тийм билээ. Бүтнээр над чиг өнгөтэй хүмүүсийг тийм байлгүй. За золбоо отхонд орж манай хөдөөний нэг хамаатан ахыг эмч шүднийхээ зургийг ахуулаад ир гэжээ. Маргааш нь талбайн зурагчин дээр очиж ярцааж угаад зураг авахуулаад очисон болсон явдал байд юм шүү гинэ. Шүдний зураг авахулж үзсэн мэт. Үгүй. Юу яг одоо ингээд нэг юм тустай аппараттай тэгээд ерөнхийдөө бол нөгөө нэг амны үндийн ингээд зургийг эргэнтхэн шиг л гаргаж ирж гин гэсэн үг шүү дээ. Тэгээд харж агаад эмч одоо хаана яаж эмчилгээ хийх үү тэрийг хардаг аахгүй. За копи пост харамчийн удмынх юм биш үү? Гайхтал авлаа жок байлгүүдээ гинэ. Сайн байна уу? Та бүхэн минь сайхан шинэлсэн үү? Цагаан сараар бэлэггүй зүйл бичиж байгаад уучлаарай. Гэхдээ үнэхээр ойлгоход хэцүү байна нөхрийгөө. Би хөдөө орон нутгийнх. Гэхдээ нөхөр маань хотынх. Маш олуулаа цагаан сараар амар олвол гахаа нохошгөл нийлж айл хийсдэг. Бид хоёр өмнөх жилээс цагаан сар хийж эхэлсэн юм аа. Ноднингийн баяраар хүүхдэд 100 төгрөг эртээ чихэр өгсөн, том хүнд 500 төгрөг балтай өгсөн. Энэ жил арай дээрдүүлээд хүүхдэд 200 төгрөг шаар, том хүнд 500 төгрөг 6-та чекопой задлаад нэгээр нь өгсөн юм аа. Мөн хэрэндээ 3 улбоовоор эдэд засаад 2-3 кг төмөс авч салаат утгаад сайхан сүтээ цай чанаж зочтой өгсөн. Гэвч өөр айлуудаар хэсэж ирчгээд өөрийгөө хар, бусдыг хар гэд нөхөр маань намайг эцсэнгүү барьсангүй харамч нарийн хоёул нийлээд 6 сая гаруй цалин авч ээж гарахаа гаргаж өгөх чадахгүй гэд агсан тавиад бөө юм боллоо. Цагаан сараар хүл дарагдаад хин телевиз үзэхүү гэж аминдаа бодоод сувгаа сунгаагүй маа. Гэтэл үзэхээч үзэж чадахгүй бол ингээд үзгээ телевизээ хүртэл хаг зогчглоо. Ер нь бол өмнө нь ингэж байгаагүй. Та бүхний маань цагаан сарын төсөв хэд орчим төгрөг болсон бэ? Би бол 200-аас 300 мянгад л бол багтаачтээ. Бүр гайхаад уйлаа сууж байна. Даатагаа өрөн байж өчлээ. Та бүхэн хариулаад өгөөч.
Энэ амар явсан шүү дээ. Энийг унсан уу чи? Айгүй унсан. Тий, бас ч гэж энэ эмэгтэй чи бас үрлэхгүй хөөх байлээ шүү. Тийм. Манай цагаан сарын төсөв нэг 150 орчим болсон. Яа. Би яг та санаагаар бас нэг цагаан сар болохын өмнө төсөө ярьсан байхгүй юу? Тэгэхэд ер нь бол айлууд ер нь л нэг тийм сая эдэн зуугаас эхлээл тэгэл 12 саяын хүртэл төсөвтэй айл байлээ. Тэгэхээр чин тэр чинь нөгөө тэр 12 саяын төсөвтэй айл бол аав ээж хоёр нь хоёулаа амьд 80 гарцсан хоёр хөвшин байдаг гинэ. Тэгээ ер нь бол нэлийн өргөн баг ирж байгаа хүмүүсийнхэнтэй 300 даваа гардаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тийм өндөр гардаг л байх л та. Тий. За нэрийн дулсан сонсогч. Манай хөрс залууг төмрөө гэдэг. Би утсан дээрээ хөрш төмрөө гэд хадгалсан байт юм байлаа. Гэхдээ хадгалсан байлаа. Төмрөөг гадаа гашаандаа ажил хийж байхад нь эхнэр нь цонхороо төмрөө гэд хар байдгаараа дуудана. Төмрөө сонсож байгаа чи малга. Сонсгол муутай юм байна хөөхийгээд би тааралтахаараа нүдрөө нь харж байгаад чангаар сайн уу төмрөө гэдэг байлаа. Бүр дараа нь мэдсэн л те мань хүнийг болцсайхан гэдэг тэдний жижиг хав шиг нохойг нь төмрөө гэдэг байсан юм байна лээ. Эхнэр нь хашаанаасаа гүйж гарсан хогоол чангаар төмрөө гэд дуудаад байсныг нь сүүлд мэдээ дахиж мэдлэхээч болсон тоо. Жиж гэр эзгүүд янз бүрийн хэрэг гарч магтгүйгээд эхнэртэй дугаар солилцсон болно. Эхнэр нөхөр хоёрын хоёулангийнхэн дугаар надад байдаг. Би ч төмрөөгөөд итгэчихсэн хүн чинь төмрөөгөөд л хадгална штэ. Жиж. Би яаж мэдхүү дээ? Хаяа эхнэртэй таарна. Чи сайн уу, төмрөө сайн уу гэхээр би тэд сайн. Төмрөө гэртээ гэрээ хараад л байж байгаа гэд байдаг байсан чинь нохоогоо хилээд байсан юм байна лээ гинэ. Йоо. Нөхрөнөөс амар уур нүрдгээс багтаа тий. За дараагийнх нь Аюута Барби гэдэг сонсогч. Царайлаг дундын лам хударсан нь гинэ. За. Би 3 эмэгтэй найзтай дөрүүлээ нийлдэг гэсэн. 2 нь гэр бүлтэй, 2 нь ганц бай. Юм болгонд оролцоод л эсрэглэн юмхнаар юм болгож мөнгө зохицуулаад гэр орноо авчаад байдаг эмэгтэйчүүд байдаг та. Яг тийм ганц бай найз маань нэг өдөр айгүй айхтар гоё лам оллоо. Ястоо мэрэгэн түргэн жигтэйхэн янзын юм аа л гэж ярьж гин. Бүх засал ном бүх амьдралаа энэ ламд л хариуцуулна. Цаашдаа ястаа маньячка алцахгүй алан урна гэж сүйд юм байд явуулаад ярьж гинэ. Октын урлаар авч хэлэлцээл бөөндөө үзүүлж хариулахаар болвоо. Би яхав шарын шашин нэг их сүсэггүй жаахан хойр суус хийгээд лүлдлээ. Нөгөөх ламч олдохгүй 3-4 сар гуйж түүж бөөн чаргууцалдаан болж байж арай хэрс нэг уулзах цаг товлол гуруула хэлхэлдэл очсон баг. Ламыг анх олсон найзыг ингэж хэлсэн. Нөгөө лам нь чи жаахан уух дуртай олсон байна. Уух гэдэг юм байна. Арайчтэй эмэгтэй үнийг гинэ. За. Ир хүнээс олж шанал зовоод цөхөөд байдгүй юм байна. Нийлжил байдаг, саржил байдаг юм байна гэж хэлсэн дүш. Хоёр дахь найзыг чамд ойрын хэдэн жил огт ир хүний бараа сурагч алга. Нэг үгээр чи бараг хүнтэй суухгүй ухааны юм хэлсэн байгаа. Өнөөхөн ч тэгээд нөгөө ламынхаа хэлсэндээ эвлэрч гисэн. Намайг хүнтэй суухгүй гэсэн гэж гисэн бүр хувь тавилантайгаа эвлэрч гисэн явж байгаа. Гурав дахь найзыг сүлд чинь тэнэ дуудсан байна. Яаж амьд яваад байгаа. Ажил дүр чинь бүтэхгүй зовлон шанал чинь дуусахгүй хэцүү байгаа сте. Хэд хоногоос ир засал хийлэг сүлдээ дуудвал гэсэн байгаа. За энэ ламын ихний үзлэгээр манай гуравт хийсэн дүн шинжилгээ нь юм байсан. Нөгөө сүлдээ дуудуулах ёстой найз нөгөө лам руугаа хэдэн өдөр араас нь дахиад л чаргууцалдаж арайхийн цаг товлоод намайг дагуулад л явлаа да. Орлоо, тогон тасарчглаа. Би ч ганц завтаа нучир уцсныхаа гэрлийг асаагаад ламт нь найз хоёроо гэрэлтүүлээл суун. Тогон буцаад ирчихлээ. Уцсныхаа гэрлийг унтраагаад л тавьчихлаа. Дахиад тогон тасарчглаа. Тэгснээ буцаад тогон ирчихлээ. Энэ үйлдэл бараг 10 давтагдсан баха. За найзын сүлдний дуудлагч янзын гоё болсон шинжтэй. Найз маань сүсэглээд залбираад сүд намайг үзлээ. Намайг чинь жирэмсэн байна гэж хэлж гэн. Oh my god. Би чинь баярлаад сүдээ сүд. Хүү вэ шүү хайрлаж гамнаж байгаа төрүүлээрээ хяналтандаа ороор энтер ментер. Чи ямар ажил хийдгийг их мундаг харагдаж байна энтер гээл өө явж өгс. Маргааш хүрээдэр өөрийнхөө завтаа үед хүрээдэр би чам засал хийн хүүхдээ чинь хамгаална ста бла бла бөө юм боллоо. Миний уцны дугаарыг авч үлдсэн юм. Уг нь тэгсэн маргааш нь нөгөө сүл дуудуулдаг найз руугаа залгаад танаа найз чинь яаж чухаа өнөөдөр ирнэ гэсэн би хүлээгээд байна гэд хэлсэн байгаа. Хөөхий тэгээд хүний сайн сайхны төлөө шүү дээ тийм ээ. Тэгсэн найз над руу залгаад хэнийг нь хүлээлгээд хэнийг нь хүлээгээд байдгийг ингээл бөөр болсон хүн ярьлаа. Би ямар яасан. Тэгэл тэгж ингэсгээд би ч очиагүй нилээ тоног өнгөрлөө. Хамгийн харамсалтай нь юу гэж манайхаа миний биений юм ирчихсэн.
Тэгээд нөгөө лам момд итгэх сүсэг бишрэл маань шалаар нэг бас болоогүй нөгөө ламыг анх олсон найз штэ тий. Тэр найз нэг өдөр над руу залглаа. Хоп байна гэж орж ирэл. Би нөгөө ламтаа чинь хамт осон байвал яах вэ? Бүр хамт пив усан байвал яах вэ? Өө бурхан минь чи бурхан номын үнийг юу ярьж байгаа юм чи? Нүгэл болно ийм юмар тоглодгоо юм гэсэн чинь үгүй бүр нэрэн гинэ. Бүр гэрт нь очиод хамт пивдээд тэгээ бүр нэг оронд тэрвэрлдээд унтсан бааш таарлаа. Лам эхнэрээсээ салсан бах оо. Шанлаад уух дуртай юм байна гэдээсэн найстай маань хамт уусан. Бүр хамт хонсон гашуун түүхэнд оршвэ. За ингээд бидний хэдэн нөхөд зүрхий ламдаа болсон гэж бодтол анх ламтанг олсон шигэ өөрөө байхгүй болгосон доо найз минь. Бүр даанч явда. Чи айгүй гайгүй лам байсан штэ гэл би хаяа цаашлуул дээ. Лам ч гэсэн хүн штэ гинэ. Яа. Йоо, истонэр ламыг амар биччихээ дээ. Одоо яана. За одоо бодроод 12 цаг 23 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үений үр дүнтэй бэлтгэл NBL-тэй хамт хөдөлгөөний эрхчлөлөг бидэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах суриатагаар NBL глюкозамин хондротын сульфат хамтран ажиллаж байна. За, ер нь таны өвдөг үе мөчээр чинь өвдөөд ер нь хөдөлгөөн ихэд хэцүү байна уу? Эсвэл ингээд ер нь таг дуурч байвал ер нь энэ глюкозамин хондротыг уух болцсон байх шүү гэж үздэг юм байна лээ. Тэгээд энэ чинь ингээд 2 янз байгаа 90 ширхэгтэй 60 ширхэгтэй гэдэг. За ер нь бол эртэйгэн дээр 30-60-гийн дээр нэг шахамлаар өдөрт 2 удаа уух байхгүй юу? За тэгэхээр нэг нь 45 хоногийн хэрэглээ нөгөөд нь 30 хоногийн хэрэглээл гэсэн үг байхгүй юу? Тийм байд. Ер нь бол ингэж байгаа юм байлээ. За энэ 90 ширхэгтэйг нь болохоор за үений мөгөөрсөн эдийн эмгэгийн үед спортын гэмтэл бэртэл авцсан үед за ясны сэргижилттэй гэж онцлогдвол за жингийн илүүдэлтэй хүмүүс ууж явах хэрэгтэй гэж байна. Шатаар өксөж уруудахад өвдөгний үеэр өвдөж байгаа бол та уугаарай гэж байна. За хөдөлж босод суухад өвдөг дохоогоор шархирч дуграх гүйцэд тэнийхгүй завьртай бол энийг ууж болно. За би бол одоо эртийг нь ууж байгаа штэ тий. За тэр энэ глюкозамин хондротын сульфат нь өөрөө мөгөөрсөд шүрмэс үний шингэнд агуулгаддаг юм байгаа. Тэгээ эдгээрийн хэвийн байх нөхцөлийг хангадаг гэмтсэн үе мөч мөгөөрсөд нөхөн сэргээдэг ходоодонд аюулгүй за мөн чихрийн шичинтэй хүмүүс сэргэлэхэд бас аюулгүй гэж байгаа байхгүй. За тэгээ та бүх химийн сангуудаар худалдаалагдж байгаа яг илүү дэлгэрэнгүй мэдээллийн албан ёсныхын эмч төлөөлөгч нараас 77 тэг 4 50 50 гэдэг утаснаас аваарай. 77 тэг 4 50 50 тэгээ Nobel Mongolia гэж латинаар ч утсан болно, кириллээр ч утсан болно, сошиал хаягаар нь орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үений үр дүнтэй бэлтгэл NBL-тэй хамт хөдөлгөөний эрх чөлөөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах суриатагаар NBL глюкозамин хондротын сульфат хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За одоо чинийх. За одоо минийх лөө. За ил баян бэлэг гинэ. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Хадам ээжээс өргөж авсан хүүгээ хизээ том болохлоо гэж бодоол бичиж суун. Манайх бага насны өвгөөтэй болохоор ер нь л дуу чимээ ихтэй айлуу. Би өглөө босоод хоол цаагаа хийгээд хүүхдүүд өрөө хооронд тоглож гүгээд телевизийн дуу чанга байж байтал миний утсан дуудлага ирлээ. Ярьчихсан та хүүхдүүдээ жоох аяархан бай өрөөндөө ор гэж хөөгөөд л зурагт хит чанга үзээд сууж байгаа хадам ээжээс өргөж авсан хүүгээ телевизийн дууг хас гэтэл би юм үзэж байна штэ хүүхдүүдийн чинь чимээ сонсохгүй байна штэ гэж. Надтай сүрэн байж үзээд байгаа юм нь Маша Баавгай. Oh my god. Маша Баавгай шинэнгүүд ихэлцээ. Тийм үү. Чин сэтгэлээсээ инээгээд бүр анхааралтай гих чинь үзээд байгаамаа. Өөрийг нь хэлж байгаагаар. Тэгээд үзээ сууж байгаа хүнд би одоо юм хэлж чадахгүй юм өөрөөрөө ороод уцаар ярьлаа. 4 хүүхдийн аав хүн хизээ Маша Баавгайнаас салах юм болоо л гэж бодлоо гинэ. За. Нэрэн үзсэн сонсогч Төрөх гээд нэлээд том гизтэйсэн. Тэгээ галтааванд хоолой их гэж зогсож байла. Шинхэн гэр бүлээ ширээ сандалгүй газраар ширээ идэг байла. Нөхөр цай аваад сууж агаад цайгаа асгач над руу харсан яг чи арччих гэсэн арц. Миний уурч хүрээд тоош том гизтэй надаар шал арчуулах нь дутчтэй гэж өглөөл 0 ороод альчвар аваад асгасан юмыг нь арчаал буцаал галтааванд орсон. Бүр дотроос уур хүрээд болдгоо. Жижиг өрөөндөө ороод дэрээ нүдэл уйлж гарлаа. Яагаад ч юм зүгээр гомдоол орилоол уйлаал эс. Хэсэг уйлж байгаа тайвшрах мэдрэмж төрөхөөр нь хоолой их гээл галтаагаа орсон нөхөр яасын зүгээр үгээд бодгоны нүд гаргачихсан сууж байгааг хараад дахиад уур үрээд хийдэг юм болдохгүй шууд салаач гаргачаал дахиад уйлчихсан.
арай ачтээ өөрөө босоод арччихгүй би ер нь яагаад ингэж дээрлэх хөглөх ёстой энэ төр гэд дахиад 3 аксан тавилт ирлээ. Хэсэг хугацаанд агсарч би ч ядраад нөхөрч өчрөө олохгүй хоёулаа хан налаа сууж байсан чинь нөхөр хараа би уг нь өвөө асгачглаа гэд хилээ гарах гэж байсан чинь юу болчоо гэд энийхээр нь би бас өөрийгөө бодож баахан инээлсэндээ өстой үнэхээр өөр хүн миний дотор байсан баха. Би салаавч байтугай хараач хилдэггүй үртэй хөөрхийг нь. Амир тий. Гэтэ жирэнсэн болохоор угаасаа нэг юм сонир гормоны өөрчлөлт нөлөөлөд идэв юм уу? Ямар ч гэсэн нэг сонирн болчт юм аа. Тийм үү. Нэг юм сонир нэг юм л бол уйлж гал, юм л бол ууралж гал нэг тийм болчт юм байлээ. Йоо хэцүү ч юм аа. За нэрээ нууцсан сонсогч. За 20 гаруй наснда 5 найз нийлээд нэгнийдээ тойроод орлоо. 4 дахь айлдаа орлоо. Орсон чинь хүмүүс ирсэн байна. Бид нэр орж суулаа. Гал дээр аль хэдийн бууз тавьчихсан байна. Ороод 30 минутын дараа найз ээждээ буузаа гаргаа гэлээ. Ээж нь болоогүй гэж байна. Сүүлд хиншүү үнэртэй тэхэлээ. Ээж буузаа гаргаа гэлээ. Ээж болоогүй л гэж байна. Санаа зовоод хэдүүлээ явъя гэсэн чинь манай нэг шазруу найз заавал бууз идчихэж гарна гэж суугаад байдаг. Сүүлдээ хиншүү болсон буузыг нь гаргуулж аваад нэгийг өмхөөд Ялсан Баатар шиг гарч илээ. Харамлаад байгаагаа хэлчихгүй цаг нь болоогүйгээд саваач түлээд буузаач муухай болгосон тоо гинэ. Ямар амар юм бэ тэс арай. Гүү ахай. Йоо. За аюушгүй гэдгийг сонсч өжилтөд өгөх нь. Цагаан сарын амралт дуусаад 6 настай маань Монгол дээлэн өмсөөл багштаа золгоно гэж явлаа. Өдөр сургуулиас нь аваад явж байтал би багштайгаа золгоогүй л гэж. Яагаад гэсэн багшдтай золгох гэсэн манай ангийн хүүхдүүд мөнгө өгөөд байсан. Тэгээд золгоогүй маргааш мөнгө авчиж золгоё гэсэн чинь багш өөрөө ирж надтай золгоод алт мөнгө асуугаад байсан. Надад алт мөнгө байгаа. Ээжэд хадгалуулчихсан гахаантай энэ гэж хэлээ суусан гэтэл бас багш маань хичээлээ хоолтойгоо олоод идчихэд ирээё гэд хүүхдүүдэд хэлээд байсан чинь нэг хүүхэд хоолоо гаргачихгүй багшаа гэсэн би ямар хоол идсэн бэ? Хям өгөрсөн жаахан буудлал ийдсэн. Гэтэ би хичээлээ хойлоогүй гэж байгаа хүүхдтэй гинэ. Хөөргөжтэй. Энэ хүүхдүүд нэрээ багштай мөнгө өрсөлдөг болчих гэсэн. Өө тийм үү? Тий, харин тийм гэсэн. За. Манай хүү бас тэгж хэлээ. Багштай ингээд хүүхдүүд мөнгө өрсөлгоод байлаа гэд. За. За. Буума болор. Цагаан сар ба хариван нэг гинэ. За. Алдрай багнаас мань их тод санагддаг. Ялангуяа сар шин төхөөд ирсэн хідэн өдрүүдийн дурсамжууд он онороо архивлэгдэж үлдсэн байдгийг. Би хизэнээс л хідэмхий хаа байгаа газараа нуусан боов эмээгийн авдрыг урдаас нь онгойлохгүйгээр хідэн чихэр тэргүүтээ авчдаг. Гэрээхээ гадаа бэлэн гомь нууцаар шанаад ичдэг. Ээжийн түүцийг дампууруулсан хоолноос бол чинтэй чамаагүй хурим хийж тоглодог. Ямар ч нохооноос үлээгч, ямар ч нууцыг тандаад олдог. Хинээч санаагүйг сэтгээд хэрэгжүүлэхээр хамтрагчаа панаалцдаг. Пингээсээ боо борцог борц хүртэл хулгаалаад ичдэг. Шилийн сайн хүүхэн шахуу сайртай бяцхан хар чөөг юм аа байсан юм аа. Ямар сэндэл манай гэрийнх намайг ир хулгаа гэж авгаалдаг байв штэ. За өнөөдөр та нартай би өөрийн олон хоол хоштой холбоотой хулгайн болоод мөрдөн байцаагч юм чи хэрэгүүдээсээ боовтой холбоотой хошин түүхээ ярьж өгье. Башрам дуртахад би яг картын барааны эд үеийн эдэмхий тарчиг цагаар төрцөн. Нийх өлөнлөг хэцүүдүү цагт таараа төрцөн юм аа ойлгоорой. Манай хашаанд нэг авгах юм аа 4 дугуйтай байгаад сүүлдээ ямар ч дугуйгуу тоосго ивснийг 53-ын чиргүүл надтай хамт хашаанд өтөлсөндөө хөөрхий. Бидний ганц хорогдох газар байшин мөн байж тээ. Ээж надаа өнгөнгийн давууны өөсөөр нэг тод цүнх гэхтэж хаашаа үүргэвч гэдэж хаашаа алаг ногоо уут ойж өгснийг нэг дургу үүрэл явдагсан. Ааруул борц боов шоу гэд эд химний үүрэмгэл асгарч явдаг нэг тийм цоорхойтой доороо. Ёстой тэмээнээс тэмдэгтээ тэр тод ногоон шар өнгийн тор шахуул юм. Том эгч төрөгдөхөө төдөөнөөс ирдсэн манай анги өдөр ордог. Игчээсээ яагаад гэрээ цэвэрлж үгэнд ороод их л томоотой. Ширхэглэж өгсөн жижиг боовондоо цадаагүй тул уул боов шуух мэрэгэн санаа төрж эртгэн гарахаар муу ногоо үүрээд гэрээсээ гараад хашааны хаалх хүртэл хөлөөрөө чангач алхан чимээ гаргаж хаалгаа чанга хаагаад явсан мэдсдэгдэл төрүүлээд буцаад пэн рүү хөлийнхөө өлмий дээр сэмхэн явн оддъя. Ногоо замдаа нөгөө чиргүүлний гогцоо төмрөөс зүүж орхиод пэн рүүгээ ороод явлаа. Подолко өмдөндөө чихээд 2 улбав хийж аваад эргэтл хаалга төгжээстэй. Айснаасаа өмдөндөө шигээ алдсан хэсэг паниктад сэгэ автал ихчид баригдчихаж хүүх тэнгэр минь ичих химээх зэрэгцэн эхлээд нөгөө цоорхоогоор хартал пинг цүүлч гэж тэгээд өөрөө жорлон явчихж хүлээгээд ирдгүүдээ хэсэг удаа сүүлдээ харанхууд нүд тасаад айхаач болоод хааштай баригдсан өгсөн гэж бодоод нэг улбав харанхууд сууж угаад идчихсэн.
Йоо. За. Сүүлдээ хахах шахаад ихчигээ дуудаад орилж гарлаа. Сүүлдээ бүр daарлаа, хахаад, нус төлмөс гойжоод хичээлээсээ хоцорсондоо шарлахад баахан хашгирч онгоо царайлаад гарч үлээ. Тэгээд тухайн үед ам өчгөө өгөөд 108-аар бууж өгсөө. Тэгсгийгээд удааг үнцэн ажилдаа орсон доо хашраагүй. Игч тэрийг яриа саваад унчин. Би ичээд яриулах дургүй байдаг байж лээ. Одоо бол баг сар шин бүрээр ярина. Би бүр дүжирцэн дөө гинэ. За үнэхээр гоё бичвэртэй байна. Дахиад гоё паянгуудаа бичээрэй. Баярлалаа. За Улаанбаатар хотод 12 цаг 32 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжин ажиллагчаар эрүүл мэндийн яам дэмжин ажиллаж байна. За эрүүл мэндийн нийгмийн бодлогын хүрээлэн. За сүрээгийн имийг хэрхэн яаж уух вэ? Сүрээгийн имийн гаж нөлөө яаж илэрдэг вэ? Сүрээгийн имийг тогтсон цагт нь уух хэрэгтэй. За иймээс тодорхой цагт уух дадал хөвшил бий болгох, санамж бичиж нүдэн тарагдах газраа байрлуулах, им уухын тулд хоол ундаа тохируулж бэлдэх, уух шингэнийг бэлдэх, за имийг нэг дор бүгдийг уух, сэтгэл зүйн бэлтгэлтэй 50 байх зэрэг хувийн дадалтай хооллох нь болох нь чухал. За имийн гаж нөлөө хүн болгонд бол илрээд байдгүй. Зарим хүнд биеийн байдлаас шалтгаалж цөөн тооны гаж нөлөө илэрдэг. За имийн гаж нөлөө таата биш мэдрэмж үүсгэж аим насанд бол аюулгүй. Сүрээ өвчнийг устгах, олон нийт удирдсан хяналтын тогтолцоог бичүүлэх төслөөс мэдээлэл хүргэлээ. За ингээд нэвтрүүлгийн дэмжин ажиллагч эрүүл мэндийн яам, эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн баярлалаа. За баярлалаа. Энэ нөгөө би өмнө нь бас нөгөө нэг сүрээгийн эмч нартай ярьж байхад яагаад ингэж их акцент чухалчилж өгöd байгаа юм гэхэлэр зэрэг одоо эн чинь ингээд 6 сар тасралтгүй юм ууч ээж сүрээ идэх байхгүй. Тэгээд нэг дор 5-аас 6 юм уудаг. Одоо тэр чинь нөгөө сүрээгийн эмчийн өөрөө дотор нэг савханцар вирус ч амар зүүн юм тосон бөмбөлөг дотор ингээд нөгөө хамгаалагдаад ингээд байж байдаг. Тэгээд тэрийг хайлуулах тийм хүчтэй юм учраас маш их нөгөө илгэнд нөлөө үзүүлнэ штэ. Тэнгүүд давхар илэг хамгаалах юм заавал асуух хэрэгтэй гэд ингээд нэг дор 5-аас 6 юм уудаг. Тэнгүүд нөгөө хүмүүс тэр 6 сар ингээд тасралтгүй уух хэрэгтэй юм ээ. Дундаас нь хаяад тэнгүүдээ нөгөөдг нь бүр ингээд нөгөө антипатик мэдрэг болчхоор бүр алт дийлдэхгүй болчихсол болоод. Тийм учраас нөгөө эмчнэрэн ч гэсэн яналтын эмчнэрэн ч гэсэн айхтар нөгөө бөөнд нь нэмийн өгдгүү 14 хоног орчим өгөөд яг хяналтаа тавиа явд юм байлээ. Тэгэхээр энэ яг цаг хугацаанд нь тасралтгүй уух гэдэг нь өөрөө айгүй чухал юм байлээ. За өдөр ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс үрчийтлээ Мишек сураатаагаар хөгжилтөө түүхүүдээр өргөлжлөн хурж байна. За дараагийнх нь сараа цэдэн гэдэг сонсогч байна. Өнгөрсөн ч гэсэн цагаан сарын үеэр болсныг хоршин зүйлсийг бичмээр санагдаад олон жилийн өмнө цагаан сараар аавында тоогоо бариад байж байлаа. Том эгч маань үрслэг чигээд лэгсэн гэр бүлийн хоёр зочлон ирээд хоол унд идэл сууж байсан эгч маань гэнтэл зургийн цамаг үзгээл нөхөрт нь өгсөн чинь нөхөр нь бэлэг өглөө гэж батсан юм байлгүй аваад өөрлөж гисэн. Бид нар юу ч хэлж чаддгүй. Тэгсэн чи би ээжэд хэллээ. Тэгсэн чи ээж маань одоо яана л гэжээд. Тэгэл явах боллоо. Бэлгээ өгсөн чи нөгөө нөхөр нь 2 удаа бэлэг өгч байгаа юм гээд. Би түрүү авчихсан л гэлээ. Тэгэхээр би уучлаарай. Тэр чи манай ингээд зургийн цомог таныг үүсгэж өгсөн юм аа. Тэгэл бөө инээдэн болж илээ. Тэрнээс хойш хүнд зургийн цомог үүсгэж цагаан сараар өхөө болсон шүү дээ. Нэрээ тэгл юм бэ те. За баярлалаа. Йоо. За нэрээ зудлсан сонсогч. Манайх олгоон дотроо хагараад нэлээд хэцүү байдалтай эмнэлэгт ирээд хагалгаанд орохоор болвоо. Зовир ихтэй учраас өөрөө хувцас тайлж чадахгүй байхаар насрагч ирж тайлж өгсөн чинь манайх бандажа тайлахгүй. Наад бандаж 50 яасан ичдэггүй юм. Айлгүй ПВЖ ихтэй хүний хувцас тайлах гээд авах ингээд уурлаад бөө юм болсон гэсэн. Хагалгаанаас гараад наркоз нь гарахтаа жаахан шаргаа гээл эмнэлэг цуурайтал жаахан шаргаа гээд эмнэлэг цуурайтал уртын дуу хид хидэн удаа дуулсан гэж байгаа. Хагалгааны дараа 0 шил хийгээд очтол танах ч одоо махгүй мах шүлгүү байдгиймаа гэхэд яах вэ? Давсчгүй байж болдгийм үү? Эцээхэн шиг хоол аваад ирээч гэж загнасан гинэ. За дараагийнх нь нэрээ нутлсан сонсогч байна. Миний хөгжилтэй түүх 2010 оны үед би солиорлогын их сургуулийн урд дур нилээн оройтсон харих гээл алхаж явлаа. Тэр үед Nokia утсан дээрээ хідэн дуу суулгацсан чихвчээр сонсоол явжээ. Тэгсэн гараас нэг хүн татаад авахаар нь би дотроо хулгай дээрэмгэх хилдэм муу юм бодож айсандаа нэг сонин дуугаар орилоо тартал 2 золоо зогсож байна. Уушлаараа тамцаж болох уу гэж асууж байна. Би айх зочих зэрэгцсэн болохоор дуу гардгүй зүрх түг гээл. Тэгсэн нэг залуу нь найзаа энэ охин чи хэлгүй юм шүү. Түрүү их сонин дуугарсан гэх.
Нэгэндээ хэлжээ шүү. Би ч за ашгүй минь ингээд хилгүү болж үжиглээд бушуух энэ хоёроос салъя гэж бодож байтал харин нөгөө залуу нэг сайн залуу надаас уушлаад гуугаад алгаа авсраад утсан дээрээ ийм орой ганцаараа юу хийж яваа дөхүүлээд өгөхгүй гэж ичж байна. Йоо, хариуд нь би ажлаа тараад явж байна. Гэр ойрхон баярлаа гэж хичээд цааш явж байхад хажууд алхаад л утсан дээр юм бичээдлээс утасны дугаар, нас, нэр гэх зэрэг зүйлс асуугаад би дотроо жихвч зүүж явсныг минь анзаараагүй бахтаа гэж бодсон шигэ. Нэр насаа зохиогоод л бичээдэл. Тэгэж яагаад хажуу ойрныхаа орцны үүдэнд очиод баяртаа гэж салсан. Удалгүй нэг өдөр 5 дугаар сургуулийн урд 2 найстайгаа өнөө болсон явдлаа буу алсан шээ гинэлдээ сууж исэн. Нэг залуу ирээл гал байна уу гэж асуулаа. Би чил амтан болохоор чи одоо энүүгээр дүрийн ирчүүд ах заавал 3 эмэгтэйгээс ирж гал асуудаг нь юу вэ чи байхгүй гэж хэлсэн нөгөө залуу чи урдаас чи ярддаг юм бэ штэ хийнэ гэдэг юм да. Яа, бодвол миний зохиож хэлээд марцсан нэрийг л хэлэх шиг болсон. Бантад бараг нөгөө хурц хэл ам таг гарах байсан. Манай хоёр найз намайг шоолж чанга инээж байгаа сонсогдоод би тэр залуу руу ширтээстэй хэсэг хором. Тэгээд тэр минь яваад өгсөндөө ай хөөрхий сайн ч залуу, сайхан ч залуу байсан байна лээ гэдэг. Яа. Мая гэж хэлж. Эцэг их уурал гинэ. Би 19 настай ганц үе хүн л дээ. Манай дүү 9 дугаар ангид байсан юм. Нэг удаа манай дүүгийн ангийн эцэгхийн хурал болохоор болвоо. Манай дүү хичээл тарж ирээл нилээд сандарсан айста. Энд тэнд жаал холхилдож байснаа л гинт ээж та хуралд яваарай. Таал явах ёстой шүү гэж жаал захиж байгаад буудан дээр нам унтаад өвөө хөрхий. Ээж яг явах гэж байсан чинь багын найз нь хурж ирээд аавыг чи хүүхийнхээ хуралд явчихл гэж байна шүү. За тэгээд аав хурал яваад арай ирээгүй байж байтал дүүс ирлээ. Нөгөөдөг чинь харин ээж та хуралд яваагүй мүү гэж хэлж дуусаагүй байхад л аав гадна сүрсар гээл ороод ирлээ. Аав нилээ ууртай. Чи яасын хүний нөр олцуулдгийн тэр олон хүмүүсийн дунд ичээд байцуу газар олдолгүй гараад ирлээ л гэж шүү. Алив наашир чи гээл гэрийн тавчгаа надад бариулснаа л өөрийнхөө өмдний сорон бүсийг суг татаж ирээл дүүрүү явлаа. Дүүж тэндээс та гэдэл амандаа үглээл зүхтлаа. Тэгэхээр би яах вэ манай дүү эрэхтэй болохоор намайг их шоглдог. Би ч одоо л өшөөгөө авдаг хэрэг гэдэл аавд дүүгээ барьж өгөөд одоо аав энийг алаал гээл ээж тэндээс бас дүүг өмөрөөстэй гэрт чаяа юм болдог шүү. Одоо ботхоор л инээ түрээд байдаг юм гинэ. За. Тэрийгэ мэдээд ээж таал яваараа гэдээсэн байл та нөхөр те. Тийм байна. За нэрээ нуцсан сонсооч. Би нөгөө мантун буузанд хахдаг дурак нэнөө гинэ. Өнгөрөө дахиад бичиж гэж бодоод за спа шүү гэж байна. Ойтон болоод өөрийгөө их л том хүн шиг мэдрээд таагалзаж байсан. Ангидаа нэлээд нээлттэй болохоор ороод л найзуудтай болоод уухтаа ууж бултахтаа бултаж пэвэнд боорцог дөрж тарганы махны араас хүүтэн пэв ууж гүйлгэж туулгаж ястол тэрүүхэн тэндээ бужигнуулдаг байлаа. Би уухаараа бүр идэмхий болдог. Юу ч хамаагүй олцсноо л гусна. Нэг өдөр найзуудаараа хичээл тараад кармантах мөнгө хоосолж байгаа л нэгнийдээ ахуй харигдтал хийхэр боллоо. Би цагаан муу чаддгүй болохоор пивл. Тэгээ нөгөөхөө даахгүй ядж хахад 3 аягуулаа шууд тасрах шинжэндээ орно. Ууж ясан эдмээ нилээл халаал дуун шангараал ирлээ. Цаанаас нэг ярва шаарна. Бөөндөө явж котокти мендай гэж босоод ирсэн. Ярва шаар гинэ. Ог нь бид тэрийг бүр ясны ац гэдгийг мэддэг болохоор бүр оймсыг нь хүртэл тайлж зэгсэрсэн байхгүй. Тэгээ яг уухаа даруулагтаа аваад ард нь мухар 100 төгрөг үлдэхт нь 10 чихэр 10-ыг аваад таарсан. Надаас өөр тэрийг санааж байгаа нэг ч мал алга. За санал нэгдээ донхоос нь 7 юм гараад коток руу явлаа. Бүгд дор бүр нэг канкигаа өмсөж айхлаастай. Бас олоогүй нөгөө шилтэйгээ өвөртөлцөө. Манай хамгийн том битээ эс найз маань канки унаж чадахгүй болохоор хаалтан дээр суучгаад гулгаал тойроод ирж байгаа нөгөө хэдэд 50 г татуулаа. Явуулаад байсан. Йоо, биш гайгүй гулгацдаг. Дээрээс нь надад пи байхгүй болохоор нөгөө 50 дээр нь ундаа нэмүүлж аваад л уучлаа. Бараг тэгэж 3 авсан баха. Удаагүй би бинээсээ зуураад вагон болоод гулгаж байгаад бөөндөө өнхрөөл унчихсан. Босож амжаагүй байхад нэгнийх нь сайн бэхлэгдээгүй канке суугаад хөндлөн гулгаж ирээд баруун хацрын яс руу харваал ороод ирсэн. Уусан халуун дааш тэр юм уу, хүүтэн тариг дааш тэр юм уу, нэг өвдөөгүй жаахан ангинаал зүгээр болцсон. Маргааш өглөөнд босоод ирсэн нүүр нэг л бишээ. Толинд хардал зүгийн татгуулж гсэн юм шиг нүд нэгдгэрэг нэг том хавдар. Ангид очиод нөгөө эдтэй харуулад канки нисэж ирсэн гэтэл нөгөө татаад унц. Харааг байгаа хгүй юу балер аригчин юмнууд. Дараагийн цаг тамир ороод вөлвөл тоглож байтал над дээр бөмбөг ирээл доошоо суугаад яг авдгийн дааван дээр хажуунаас нэг том гарч орж ирээл нүүрэн дундуур тас.
Эрэгтэй хүүхдийн гар ондоолдоо од харагдаал явц. Хэсэг сууж байгаа л бостол толгой эргээд нилээ хүчтэй л дисүүлсэн болтой. 10 минут тавьцаа дотор мохоо оргоод нүдээ нээж чадахгүй доош харцуусаа. Багш ангийнхан санаа зовоол би нүрээрээ гараа дарчихс. Гараа авах юм бол ягнах гээд байгаа юм санагдаад тас күрээц. Өвдөлт нь овоо гайгүй болоод нүдээ нээгээд багштай өрөөнд нь ороод толин дарсан чинь би яг панда 2 өдөр дараалаад хусалчих байгаа байхгүй. Тэр өдрөө чөлөө аваад гэртээ ээж бүр шок. Харахгүй ш. Өчигдөр найзындаа онлоо гэж уугаад өглөө тэндээсээ хичээлдээ яваад өдөр 2 нүд нь хөхөрцөн хавцсан юм ирэхээр пэжэд ер нь худлаа хэлдэггүй. Ээж жаахан нээлттэй болохоор бүх процессоо ярьлаа. Саваа дунц бүр нэг бүтлэхүү гээл. Хүүтэн жимэн тавьж байж арай гайгүй болсон. Гэтэ хөхрөлт айгүй байлаар солонгорч идэгдэг юм байна л ш. Хэсэгтэй л ногооно очтой байсан. Ээж үрд сургууль дээр ирээд юм өгөөд явахдаа ангийн хүүхдэд маань ногооноо дуусчих гэж хэлүүлсэн ба. Энэ үл жинхэнэ гоё ээж байна дөө. Нүд солонгорч байх үед хичээлээ таслаад гуанзанд хоол идээ сууж исэн чинь багш орж ирээд гинт хүн гэлбэлзээд нүрээ нуугаад ашгүй таньсангүй гэж бодтол тэмнээс том тэмдэг нүүрэн дээрээ ногооруулчаад нуугаад байгаамаа гэж яриад л бас л бүү инээд юм. Ингээд миний ногооно хоч тэмээрүү шилжиж төгслөө янз бүрийн хоч их цуглуулсан гинэ. За, хамтран айлгч яриад өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 12 цаг 42 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран айлгчаар аз жаргалаа хуваалцыг сураатгаар Жүрүр Бэкри хамтран ажиллаж байгаа. За, Жүрүр Бэкри сая бол 3 дугаар сарын одоо эн чинь март биш нэр 18 болоог баг штий. 18-ны өдрийг тохиолдуулаад Цэргийн баярын ийм юуны загварын тортууд гаргаж байгаа юм байна лээ. Тий, ирчүүд нийтээрээ тэмдэглэдэг болсон сүүлийн үед. Тэгэн гууд одоо чинь Авда би хайртай гэдэг I love dad гэсэн ийм торт байна. За, төлөө гээд ингээд хоёр гүрүү шиг пив тулгаж байгаа ийм торт байна. За, Клашник бүр ингээд юу тортон дээр АК тавьдсан Эр Цэргийн баярын төргийг гисэн ийм торт байна. За. Би 3 төрлийн. За бүх хэрэглэгчтэй хурж ажиллахын тулд хот олон орон нутагт нийт 36 салбартай. За тэгээд олон улсын стандартад нийцсэн техник технологи ашигладаг. За бэкери, талах нарийн бом, махмахан бүтээгдэхүүн, уух зүйлс зэрэг одоо нийт 180 гаруй төрлийн бүтээгдэхүүний сонголттой. Тэгээд 1200 гаруй хүнийг бас арьслын байраар хангадаг юм томоохон одоо үндэсний үйлдвэрлэгч байгаа штэ ялцчихгүй тийм ээ. За тэгээд дээрэс нь Монгол хүмүүс Монгол хэрэглэгчдэд зориулан гаргасан юм бүтээгдэхүүнүүдтэй өөрөөр хэлэх юм бол ер нь бол нэг яг Монгол урсгал нь мөнгө нь бол Монгол дотор л эргэлдэж байгаа гэсэн үг шүү дээ тийм ээ. За тэгээд ер нь бол сүүлийн 5 жил дараалаад топ 100 аж ахуйныг чинь 34 ч гэсэн гэж шүү. Жүрүр чи ийм том юм байна тий. 1200 гаруй хүн ажилдаг гэхэр чи хөөх. За тэгээд талууд дэлгэрэнгүй мэдээлэл нь 70 тэгдөрөв 55 55 гэдэг утаснаас аваарай. 70 тэгдөрөв 55 55. За Жүрүр Бэкри гээд латинаарч бичсэн болно, грилэрч бичсэн болно. Сошиал хаягаар нь орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар аз жаргалаа хуваалцыг сураатаар Жүрүр Бэкри хамтран ажиллаж байгаанд баярлалаа. За баярлалаа. За мөнхөө гэж баг зэрэг нэмэх талдаа шүү гинэ. За сайн байна уу? Ковидоос өмнө микро явдаг байхад гэр цайзад ажил сапоро голдуу амраар нь шар хат хан гэсэн микрогоор явдаг байлаа. Өвөл байсан нэг ороо сапорогоос ажиллаа тараад микронд хоошоо харсан сандал дээр сууж байтал голын өөдөөс хардаг нөгөө хүн хоошоо ороход онгойлгодог нугастай сандалд 3 охин сууж байла. Хоорондоо яриад найзууд болтой микроч жаахан хүйтэн. Тэгээд ганц нэг хүн аваад хөдлөхөд хүмүүс хүйтэн байна пара тавиачлаг. Тэгтэл парч яг дуурж байгаа бололтой удалгүй жаахан дулаацсанбар болж итл гимтэл өксөж явтал голын охины жуумал заал над руу харж инээгээл байж ядаад би ч бүр гайхаад новш гэж нүүр амд юм наалтсан байх та гэдэл игээл нус мус наалдааг бол байлтай гэд хийд юм илт нүрээ гараараа иллээ. Нөгөө охин бүр байж ядаад шоолоод болтгүй хороолын хитс ирээд нэгийгээ чи ийшээ суугаад голд оруулчлаа. Тэгтэл голд нь орсон охин бас байж ядаад л инээгээд л эхний инээсээ охин бас дагаж инээгээд захад нугастай сандал дээр суусан охин яагаад байгаа юм гэдэл гайхаас би ч за миний зүүн хацар хавьд нэг юм байна гэд илээд л тэмтрээд байтал юу ч ялгаа. Тэгтэл голд суудсан хоёр дахь охин гайхаад байсан захад нугастай сандал дээр охиндоо чи ийшээ суул гэж байна. Тэгээд байраас солиод нөгөө охин бас инээгээд л гуруулаа над руу харж инээгээд унлаа. Би бүр за боли бууй гэж байтал тэр гурав төрүүлээд аркн дээр инээлцээр буучлаа. Би буунгут нь эргэж хараад нөгөө гурвын суудал дээр яг нугастай хэсэгтэн суусан чинь бурхан минь салтааны нугасны төмөр нь их овгор юм. Тэгтэл тэр нь доор нь нэмэлт пар тавьчиж
Нөгөө пар маань ёстой доороос вибратор ажиллаж байгаа шиг жиргэнүүлж өгчээд би бүр нүүр улаагаад өөдөөс харсан хүмүүс нөгөө 3 ахныг бодож инээгээд нөгөө хүмүүс намайг гайхаж хараад би гандан дээр буугаад дараагийн микрофон суусаа. Ёстой мэдээж тим юм дээр суухад бол эвгүй юм байна лээ. Эрэхтэй надад эвгүй байгаа юм чи тэр 3 дарахгүй л тэ хөөх гинэ. Тэгээд айлгуу та ээлжлээ суужсэн юм биз тийм байна. Яа, за, copy post зурагтай гэж. За, манай найруулагч зургийг нөх байх. Ээжээсээ 5k аваад удалгүй 2 ас бариад ороод ирсэн гинэ. За. Ээж хүүшээ нохой үе чи наад ясаа гаргаж хай гэсэн чинь юу гэсэн үгийг нэг ширхгийг нь 2k-аар авсан. Одоо хуг зохил гэж шүү. Илэг минь би бүр үхтлээ энээсээ. Ямар юм мүлцэн ясаа хүүхдэд 2k-аар зараад мөнгө олоод байдгийн гинэ. Али зураг нь гарч ийн үү? Яа. Нөгөө нэг энэ чинь сэрний яс гэдэг үлөө. Тий, сэр үү. За. Сэрээ хүртэл зардаг болсон юм байна гэдэг. 2000 гаруй. За, дараагийнх нь цолмон BE гэдэг хэрэглэгч комент ütсэн юм шиг байна. Хэдэн жилийн өмнөх түүх санагчлаа. Цусаа өгөхөд өгсөн бичээн чилүү нэг юм гэрт байгаад л байсан. Хүүхдүүдтэй ээж нь өөрийнхөө биенээс цусаа гаргаад өвчтэй хүнд өгсөн чинь баярлаа гэд өгсөн энтер гэд хүүхдүүдэд ойлгохдохоор тайлбарласан байсан. Тэгсэн нэг өдөр л бужигнаад явчлаа. Яавыг битэл нөгөө бичээнийг нэг нь иччихсэн чинь нөгөөх нь нэхэл дагуул болсон бололтой. Чи ээжийн цусаараа авсан юмыг яасан? Наадхыг чинь ээж цусаараа авсан байсан гэдэл явж өгч байна. Сонсгоод нэг эвгүй сэрдгиймэр. Тэгтээ яг үнэн л дээ. Тэр шиг та цусаараа зөндөө гоё юм аваач өнөөдөр гинэ. За, дараагийнх нь нэрээ нууцлсан сонсогч гэснээр Батмагна гэсэн бах юм. За, жолооны өнөмлөхгүй би чинь дөнгөж машин унаас сурчсан бүхсний орхоо эд хөдлөөстэй. Анх арлаасаа ирлээ, зөрөөдөл машиныхын түлхүүрийг хусаал гарна. Эхлээл гудамжаар явж нилээн туршилт хийнэ. Тэгээд төв зам руу орлоо. Тэгээд сайхан давхуулж явтал нэг хүн гараар өргөж байна. Эн чинь зүгээр явахгүй мөнгө олно гэж хөөрөөд нөгөө үнэ авлаа. Надаас нэг хидл ах болтой бараг үүч юм уу нэг зал байна. Суулгалаа хайчгүй гээл нөгөөх маань 100 айлх нь зөв холхын явж үцгэн гэдэл цайзаас хөдлөлөө их засгийн замаар салхи татуулан дахиуж явлаа. Тэгтэл сансрын эвтэ дөрөв амтантай тойрог дээр баахан цагта гүх тэнгэр минь гэж байтал цагдаа доглоо. Би өнөмлөхгүй штэ гээл нөгөө цуг яваа ахуу дийллээ. Тэгсэн зүхтаач гэдэг. Ихээр нь зогсох гэж ганц баруун даарч цагдаагаа хураал цааш тавхлаа. Араас цагдаагийн алга тэрэг хөөлөө. Цагдаа авах бол их ууртаа эхлээд тэд дугаартаа сард бүрээс зогсоороо гэж айлвалаа. Биш тавхаас хажуудах ч намайг сумлаастай. Яа чи сайн яма гоё энэ гүцэгдэхгүй байх гэстэй. Араас цагдаа ах чанга арагчаараа зам уу гүлгөө чамааг алднаа зогс гэж орилоостой. Сансрын тойрогоос дээр их рүү эргээд машин хүн сүлжээд галзуу хурд дээр гардаг шиг зогтаалаа. Тэгэл алаг тэрэг урдур хөндлөө орж ирлээ. Зогсоолоо. Цагдаа ирээд түлхүүр авлаа. Намайг нумарч унтал илэгдлээ. Нөгөөхийн мөн гаргаж ирээд өршгөлж гэн. Алаг тэрэгний хойд тал руу мань хоёрыг чихээ суулгалаа. Тэгэл хойд сонхон онгорхоо хоёр цагдаа ачилтын машин дуудаад машин ачуулах талаар яриад нэг нь онгорхоо цонхоор гар хөлн орж ирж балбаал бит хоёрыг ямар хоншоортой зүгтаадаг бацаанууд вэ? Алмаа та муу хоёрыг жинхэнэ ачуулна явуулна суулгана гэстэй. Ямар амар юм. Цагдаа нарыг алж ийн. Мэн хоёр гүлгнөөстэй балбуулаастай тэгжээдэл 2 цагдаах миний машины зураг авах гэж байгаа л та уцаа гаргаад яваад өглөө энэ хооронд дахиад нөгөө аху цонх онгорхоо байна. Ахын дүү энэ дотроосоо онгоодгүй байна. Гаднаасаа онгоод юм байна. 1 2 3 гэд гараа зугтааг л би шууд үгэнд нь ороостой тооллоо. Тэгээл зугтаалаа. Ахаад 2 цагтаа нэг нь явган нэг нь машинтай өөлөө мэн хоёр давхаа гэлцүүлээд гүүгээл алаг тэрэг хойноос орилол хөөгөөл гудам руу ирэглээ гэр хороолын гудмуудаар хүчийг үтсэн зүгтаалаа нэг контейнер энаад түн рүү авирлаа дээр нь гараад хөвтлээ алаг тэрэг өнгөрөөд явлаа мань хоёр хөвтөж буугаад гудам уруудад алхаж байтал машины гэрэл урдаас гараад ирлээ цагдаагийн алаг гэрэлтэй те гэсэн шүү юм яриад алхаж байтал тод гэрэл тулж ирээд зогслоо тэгсэн маякны гэрэлээ унтраацаа гудмаар хайж явсан цагдаатайгаа яг туллаа. Тэгээ баригдаад хөнгүү гудамд нөгөө хоёр цагдаатай балбууллаа. Би ч тамирчсан байсан болохоор цохилт нь ирж байгаач зөөлхөн бууж байна. Зодуулж байгаа би биш цагдаа ах ёолоостой гараас экстрээд ямар чулуу шиг даавэ гэд уснасаа батгаж агаад тагны хатуу эсгээр
хэсэг балдлаа. Цагдаа ах нар ядарсан болдоо машиндаа чихэж аваад явлаа. Тэгээд л эрүүлжүүлэхийн торлоо ороод мань хоёр тэндээ хонсондоо. Өглөө нь мань балбаад байсан цагдаа ах ирж бит хоёрыг гаргаж авлаа. Байцаанд гэн гар нь битүү авдаад боолгоо сойлт илгүүлсэн. Нөгөөх юм нүүр дов жалга миний уруул жаахан дотроо язралтай. Өглөө өрөөндөө оруулж байцааж өчөж байгаад л торгуул өчээд л явуулсан да. Мань хоёр суучаад гарч ирээд нэгнээ харж баахан шоолоод тэгээд амар сайн найзууд болсон шít. Хамтдаа торгуулаа төлөө цагдаа хасаа ууршлалт гуугаад гэрт нь очиод бас найз ах дүү нар болцсон штэ. Би баян зүрхэд таньдаг цагдаатай шүү гинэ. Хоёр таарсагаар таарсан юм шүү дээ ёо. Нөгөөд би таксины жолооч таксины хүн ямар хамаатай юм бэ? Бүр сумлаа зүхтаад байдаг. Гой хусч штэ андаа зүхтаа. Яа, амар зөвхтэй. Яа, илэг. За нүрээд 2025 оны 3 дугаар сарын 10-ны даваа гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс үржитлээ Мишэ X өрөөтэйгээр хөгжилтөө түүхүүдээр шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар ад жаргалаа хуваалц X өрөөтэйгээр Жюр Бекер за мөн үеийн үр дүнтэй бэлтгэл Энбэлтэй хамт хөдөлгөөний хэрэгжүүлээг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах өрөөтэйгээр Энбэл глюкозамин хондротын сульфат хамтран ажиллалаа. Баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3